За ерөнхийдөө сайдын төсвийн нийт зардлын бүтцэд татаасын хэмжээ жилээс жилд ер нь нэмэгдэж орж ирж байгаа. Тэгээд энэ ер нь бол одоо яг ямар бодлогоор одоо ингээд жил ирэх тусам татаасын мөнгө өсөж орж ирдэг вэ гэдгийг нэг асуумаар байна. За энэтэй холбоотойгоор ер нь энэ хөдөө аж ахуйн татаасын ерөнхийдөө тоо өсөд идэг. Тэгэхээр чанарын үзүүлэлт болон бүтээмжтэй холбоотой ажлууд ерөөсөө харагддаггүй. Тэгэхээр 26 онд одоо яг энэ илүү нөгөө чанарт суурилсан энэ татаасын бодлогыг хэрэгжүүлэх ямар ажлууд ер нь өөрчлөлтүүд хийх вэ гэдгийг асуумаар байна. Тэгээд хөдөө аж ахуйг одоо илүү нөгөө ер нь чанараас бүтээмж шилжүүлэх алсын хараа 2050-ын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ямар бодит арга хэмжээ авч байгаа вэ гэдэг нэг асуулт байна. За хоёрдугаар хөдөө аж ахуйн энэ хөрөнгө оруулалт дээр одоо энэ 26 оны төсөв бол өөрөө хэмнэх төсөв байгаа. Тэгэхээр ер нь дэвчиж болох зардлуудыг дэвчих, шинээр оруулах хөрөнгө оруулалтыг ер нь дахин нэг харах шаардлага байгаа тий. Гэтэл энэ зүсгийн тос үйлдвэрлэх сүүний ферм 8 жил дамсан төсөл яваад байдаг. Гэтэл одоо зүсгийн тос яг үндсэндээ үйлдвэрлэхийн тулд маш хэмжээний өөрөө нөгөө түүхийн эдийн баацтай байх ёстой. Тэгэхээр энэ ингээд 8 жил яваад 26 онд 3.6 тэрбум төгрөгийг тавьсан байна. Тэгээ энэ 8 жил явхад чинь энэ барилгын өртөг, нөгөө урсгал зардал, капиталын одоо илэгдэлгээд маш олон одоо асуудлууд энэ барилга дуусахгүйгээр ингээд яваад байдаг. Тэгээ энэ ингээд үргэлжлүүлээд ингээд жил их тусам ингээд 8 жил дамсан төсөв яваад байдаг нь яг ямар учиртай, энэний цаана яг ямар асуудал байгаа юм бэ? Тэгээ энэ хизээ анх дуусна гэсэн ер нь төсөв байсан юм бэ? За хоёрдугаарт зүсгийн тос үйлдвэрлэх сүүний одоо энэ заавчлаараа 201 чинь малын гаралтай түүхийн эдийн цэвэрлэх байгууламж юм байна шүү. Энэ нөгөө түрүүний анхны хэлсэн 2018 оноос хойш явж ирсэн 6.7 тэрбум төсөл. Зүсгийн тос үйлдвэрлэх ферм гэж 3.6 тэрбум төгрөг. За энэ сүүний фермийг одоо хувийн хвшлэн хийж болдоггүй мó? Яагаад төр ерөнхийдөө энэ ферм байгуулахад оролцож байгаа юм бэ? Энэ үйлдвэрийг одоо тэгээд барьчихаар одоо хэн ажилуулах уу? Эний урсгал зардал нь төсөвт ачаал болж орох юм уу гэдэг дээр асуумаар байна. За 175 дээр энэ хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын тоног төхөөрөмж 11.2 тэрбум төгрөг шинээр одоо энэ жил тусгацсан байгаа даа. Энэ яг юуны төсөв бэ гэдгийг асуумаар байна. Тэгээ байгаль орчны сайдаас асууя. Юу н анхаарал татж байгаа нэг том төсөл бол энэ 217 тэрбум төгрөгийн нүүбийн барилга. Энэ яг нэг яралтай шаардлагатай барилга юм уу? Энэ одоо 2027 онд жишээлбэл ямар өгөөж авчирхаар энэ том За 2026-ны төсөв хэлж байгаа учраас ажлыг эсгийнхний гишүүдийн асуусан асуултанд тодорхой хариулаарай. За хөдөө аж ахуйн яамнаас төрийнэр мишгинээр жамбасэр 4 номер микрофон. За мандах гишүүний асуултанд хариулъя. За хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны татаасын зардал, урамшууллын зардал өнгөрсөн оноос буурч орж ирж байгаа. Сүүлийн жилүүдэд гэдэг агуулга дээр Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбоотой. За мөн малын гаралтай түүхэд бүтээгдэхүүний үндэснийг өсөн нэмэгдүүлэх зорилготой цагаалт хөтөлбөр. За газар тариалангийн салбарыг сэргэн хөгжүүлэх зорилготой автрийн 4-р аян. За малчтын одоо энэ уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах дэвсвэртэй мал аж ахуйн салбарыг авч явах. Малчтын одоо амжиргаа, малчтын одоо нэгдэж нэрийн хорших хөдөлгөөнийг дэмжихтэй холбоотой шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд улсын хурлаас баталсан улсын хурлын тогтоолуудтай юм 4 хөтөлбөр байгаа. Тэгээд эдгээр хөтөлбөрүүд маань өөрсдөө хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, за хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй, суур төвшин, зорилт төвшингүүдтэй. Зөвхөн энэ хүүгийн хөнгөлт татаас бол цэвэр одоо хувийн хвшилтээр очиж байгаа арилжааны банкны их усвэртэй хүүгийн хөнгөлтийн улс хариуцаад ингээ олгож байгаа хэлбэр. Нэгэсэндээ байгаа төсвийнхөө их усвэрийг л бид нар арилжааны банкны их усвэрийг нэмэгдүүлж хүүгийн хөнгөлтийн одоо улс засаг хариуцах
ийм зохицуулттай явж байгаа. Яг зүгээр бит агуулгаараа гэдэг юм улсын төсвөөс өөрөө ингээд хөнгөлтэй зээл олгож явах боломж нь таарах учраас энэ хамгийн боломжит хэлбэр нь болов гэж ингэж ойлгож байгаа. За нөгөө талдаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 2018 оноос жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан дээр улсын төсвөөс нэг төгрөг нэмэгдээгүй. Зөвхөн одоо эргэн төлөлтөөсөө санхүүжээд эргэн төлөлтөөрөө жижиг дунд үйлдвэрлэлүүд дээр одоо санхүүгийн дэмжлэг олгож явж байгаа ийм хэлбэр байгаа. За түрүүн асуултанд хэлжсэн сайдын багцын төсвийн 64-өөс 70% нь ерөөсө татаас урамшуул хүүгийн хөнгөлөлт байгаа. Салбарт бол одоо шинээр нэмэгдэж байгаа хөрөнгө оруулалтууд за төвчиж болох урсгал зардлуудыг бол одоо бүгдийг нь одоо төвчиж шинэ хөрөнгө оруулалтуудыг тусгалгүй оруулж ирсэн байгаа гэдгийг хэлээ. Салбарт үндсэндээ одоо орон нутгийн засаг даргын хамгийн газраас ирүүлсэн санал, за улсын их хурлын гишүүдээс ирүүлсэн санал дээр тулгуурлаад улсын хэмжээнд нийтдээ хөдөө аж ахуйн салбарын одоо тоног төхөөрөмж чин зардал дээр 11.2 тэрбум төгрөг байгаа. Энэ дотор одоо улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн тоног төхөөрөмж 650 сая. За 10,000 тонны одоо багтаамжгүй үр тарианы цэвэрлэх, хатаа хадгалах, ийжвэр механиксын зохицолбор байгуулах ажил энэ баруун болон зүүн бүсэд Дөрөвнөр гүцээж хэвлэлээ. түрүүн асуултанд бас гарч ирсэн энэ баруун бүсийн газар тариаланг, энэ алсгацсан бүс нутгийн газар тариалангийн салбарыг сэргээ хөгжүүлэхтэй холбоотой зүүн бүсэд, баруун бүсэд ингээд энэ 10,000 тонны үр тарианы агуулгах, барьж байгуулах ажил хийгдэж байгаа. За өнгөрсөн онуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар суур дэд үтцийн ажлууд нь хийгдсэн. За эхний ээлжинд бид одоо Увс аймгийн баруун туруунд дах одоо бүтээн байгуулалтын ажил, энэ сав элеватор байгуулах ажлыг хийгээд явах юм аа. За шилжих одоо хөрөнгө оруулалтын барилга байгууламж гэдэг дээр нийтдээ 24.6 тэрбум төгрөг байгаа. За шинээр 7.2 тэрбум төгрөг тусгагдсан. Энэ нь юу вэ гэхээр бэлчээрийн усан хангамжийг сайжруулах чиглэлд 1.6 тэрбум төгрөг. За шинэ ховд үйлдвэр технологийн паркийн одоо захиргаан хангамж гол шугамшүүлжээний ажлыг хийхтэй холбоотой 1.9 тэрбум төгрөг. За цэвэрлэх байгууламжийн одоо 3. За мантхаш байгаль орчны Баттар сайд Баттар сайдын микро байвь. За 217 тэрбум төгрөг КОП 17 буюу цөлжөлтийн эсрэг тэмцэх олон улсын талуудын 17 дугаар баг хурал Улаанбаатар хотод зохион байгуулагдахтай холбоотой тавигдсан. Үүний 150 тэрбум төгрөг нь дэд бүтэц хурал зохион байгуулагдах төр байгууламж орж байгаа. Энэ оны төсөв төрөөс 150 тэрбумыг нь тийш нь шилжүүлчихсэн хотын захиргаа руу, хотын дарга руу. За 67 тэрбум төгрөг нь бол тоног төхөөрөмж байгаа. Аюулгүй гарц одоо компьютер бусад энэ үндэсний аюулгүй байдал нөбийн гишүүн орнуудын зохион байгуулалтаар оруулдаг төрийн тусгай хамгаалалт өндөр дэд хэмжээний зочид айлчдыг авдаг энэ жагсаалтын тоног төхөөрөмжүүд байж байгаа. Эдгээр нь өөрсдөө саналаа өгөөд дээрээс нь нөбийн Баттар сайд гүцээж хэвлэлээ. дээр нь энэ хэрэглэгдэх тоног төхөөрөмж нөбийн жагсаалтаар ирдэг. Бид нар нөгөө тусад нь тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргадаггүй гэсэн үг. Тэгээд тэрийг энэ дараа нь хариуцаж авч явах ёстой байгууллагууд дээрээ бараг худалдаа авалтан зарлагдах. КОП 17 зохион байгуулж байгаа үндэсний орооны дарга нь байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд байгаа. Бусад улс орнч КОП зохион байгуулахад байгаль орчны сайдууд байдаг. Тэр утгаараа төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд над дээр тавигдаад байгаа. Байгаль орчны сайдын төсөв дотор. За түрүүн дээр нэг хортон шавж асуусан 49 тэрбумаас 15.6 тэрбум төгрөг нь хортон шавж устгалд зориулагдана. Мантхашин тодруулъя.
За яг ер нь нийт бараг 60-70% нь хөдөө аж ахуйн угаасаа татаас байгаа. Хөтөлбөр хэрэгжихдээ бол ерөөсөө одоо эсэргүүцийн малга хөтөлбөрөөр дамжуулж одоо бас тодорхой салбарыг хөгжүүлэхэд хөтөлбөр бол зайлшгүй ач холбогдолтой. Гэхдээ 25 онд бол нийт хөдөө аж ахуйн татаас бол 419.6 тэрбум төгрөг байсан. 26 онд бол 410.4. Үндсэндээ нэг 5 орчим хувиар л төсөв бол буурсан харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхий татаасын хэлбэр бол нэх одоо дорвитой одоо жишээлбэл хэмнэлт ч гэдэг юм уу хийсэн нөхцөл харагдахгүй байгаа. Хамгийн гол нь хөтөлбөр хэрэгжүүлж болно. Гэхдээ гарч байгаа яг одоо энэ хөтөлбөрүүдийн чинь нэг тийм индикаторууд чинь аягүй тодорхойгүй байгаа байхгүй. Энэ хүнсний дотоодын бүтээгдэхүүний гарц, бүтээгдэхүүнийх нь төрөл одоо хідээр нэмэгдэж байгаа, хэдэн хувиар нэмэгдэж байгаа. Мантах шиг үцээж асууя. За манай хүнс бол өөрөө импортын 46% хараат. Гэхдээ энэ олон татаас урамшуул хэрэгжүүлээд байдаг импортын хүнсний хамаарал одоо энэ одоо хөдөлгөөн эхэлснээс хойш хэдэн хувиар буурж байгаа. Хөнгөн үйлдвэрийн цагаалт орон нутгийн одоо түүхийн эдийн хэдэн хувийг малчид болон хошоодоос аваад эргэлтэнд оруулж байгаа вэ гэдэг ийм бүтээмж, гарц, энэ тоо хэмжээ нэг ийм одоо индикаторууд төр түшгэлж одоо ярмаар байгаа байхгүй. Тэрнээс биш ингээд тэдэн төгрөг гаргалаа, тэдэн аж ахуйныг авлаа гэдэг тоо бол яг үндсэндээ хэмжих үзүүл биш болчиход байгаа. Одоо эндээс тэгээ ямар үр дүн бид нар хүлээгээд байгаа юм бэ гэдэг энэ тоотой нь уялдуулж яриач гэж хүсэж байгаа. Тэгээд энэ одоо энэ 18 жил явж байгаа төслийг чинь энэ одоо хизээ дуусах төсөл юм бэ? Одоо 6.7 тэрбум төгрөгийг үндсэндээ 18-аас 26 онд ингээд 8 жил дамнаа дахиад ингээд жил ирэх тусам айгүй өндөр дүнтэй төсөв байгаад байдаг. Дуустгүй. Энэ тэгээд одоо За дөрөв номер хариулъя. За мантах гишүүний асуултанд тодруулж хариулъя. Хөтөлбөрүүдтэй холбоотой хөтөлбөрүүдийн үр дүн бол одоо ингээд тодорхой хүнсний хөтөлбөр, цагаалт гэдэг энэ хөтөлбөрүүд нөгөө хэрэгжүүлэх үйл ажиллагаа өөрөө тодорхой. Тэгээ суур төвшин зорилт үр дүн тодорхой. Тэгэхээр тэрэн дээр бид нар үр дүнгийн үзүүлэлтийн одоо хяналт шинжилгээ үнэлгээ мониторинг хийгээд эргээд одоо их хурал дээр танилцуулах юм үүрэгтэй тэр хүрээндээ бас дэлгэрэнгүй танилцуулна. Зөвхөн одоо бүтээгдэхүүн дээр гэдэг ингээд аваад үзэх юм бол энэ хүнсний хөтөлбөрийг хэрэгжүүлж яхад бид нар хоёр өндөг тутмынхаа нэгийг одоо импортоор авдаг байсан. За өнөөдөр гэхэд бид нар гурван өндөгнийхөө хоёрыг одоо дотоодоос хангах юм боломж болцоо бүрдсэн. Үндсэндээ одоо дотоодын үйлдвэрлэл 25%-аар одоо өндөгний үйлдвэрлэлийн салбар дээр өссөн гэдэг юм. Ингээд бүтээгдэхүүн болгоноор үр дүнгуудын үзүүлэлт гарч болж байгаа. За энэ жилийн одоо эдийн засгийн суур үзүүлэлтээр гээд ингээд аваад үзэхээр дотоодын бүтээгдэхүүний өсөлт нэг 5.6% байхад хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын одоо үйлдвэрлэл нэг 3.6% өссөн ийм үзүүлэлт. За дөрөв номер гүцээж хариулъя. Улсын төсвийг одоо юу гэдэг нь тодорхой хэмжээ хувьчлаад аваад үзэх юм бол хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын сайдын багцын төсөв тийм өндөр биш. Харьцуулахад одоо нэг 3-4% байгаад байгаа. Цаашдаа ч одоо энэ хөтөлбөрүүдийн үр дүн гарахад нэмэлт их үүсвэр, эрэлт хэрэгцээ шаардлага маш өндөр байгаа гэдгийг бас хэлье. За сая энэ он дамжсан дамжиж байгаа ажлуудтай холбоотой тэр зэвсгийн тосны үйлдвэрийг гишүүн бас тодруулж асууж байна. Энэ 26 онд санхүүжил ингээд бүрэн дуусах хөтөлбөр байгаа. Үндсэндээ 22 оноос 26 оны хооронд хэрэгжсэн. 26 онд 120 сая төгрөгийн санхүүжилт аваад ингээд бүрэн дуусч байгаа. Ажлын хэсэг үнэлгээний одоо ажлын хэсгүүд нь гартсан улсын комиссны ингээд ажиллаж явж байгаа ийм ажлууд байгаа. За мантах гишүүн тодруулъя. за энэ төсөв дээр чинь болохоор энэ цэцгийн тос энэ малын гаралтай түүхийн эд чинь 6.7 тэрбум гэд бидний өгсөн энэ та яамнаас өгсөн материал дээр чинь байна л да 129 сая гэж ерөөсөө алга энэ маш өндөр дүнтэй. Ялангуяа өмнөх жилээр харьцуулах юм бол 1.8 тэрбум төгрөгийн зөрүүтэй юм өндөр дүнтэй орж ирж байгаа байхгүй юу. Тэгээ би тодруулж асуугаад байгаа. Тэгэхээр энэ 6.7 тэрбум төгрөг өгчөөд энэ жил дуусах юм байна.
гэж болж байна. Тэгээ энийхээ төслийн үр өгөөж одоо энэ задаргаа мэдээллүүдийг хармаар 8 жил явсан бүтээн байгуулалтын ер нь яг юу хийгдсэн юм бэ гэдэг дээр хоёрдугаар та энэ өөрийнхөө суур төвшнөөнийг дахиад хараарай. Жижиг дунд үйлдвэрийн төсөв 25 26 он дээр яг адилхан ингээ 300 гаруй тэрбум төгрөг тавьсан мөртлөө одоо энэ жижиг дунд үйлдвэрийнхаа суур төвшнийг тавихтаа айгүй ойлгомжгүй. 25 онд 299 бодвол аж ахуй нэгж тийг дэмжиж зээлд хамрагдсан бол одоо энэ жил 2026 онд 2800 За дөрөв номер төрийнээр хариулъя. Дараа жижиг үйлдвэрийг хариулсан хүн бас хариулт өгөөрэй энэ төр. За малын гаралтай түүхий бүтээгдэхүүн түүхий эдийн одоо цэвэрлэх байгууламж байгуулна гэдэг энэ Ховд аймагтын үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа. Үндсэн дэд үтсийн ажлууд бол одоо бүрэн хийгдэж дуусч байгаа. Цэвэрлэх байгууламжийн одоо 26 онд санхүүжигдэх дүн нь 1.8 тэрбум төгрөгийн төсөв төртөг 26 онд санхүүжигдээд энэ Ховд үйлдвэр технологийн парк бүхэлдээ ингээд дуусах юм. Тэгээ энэ дэд үтсийн хийсэн энэ ажлууд дээр хувийн гишүүл одоо үйлдвэр аж ахуйн газруудаа байгуулад ингэж явах юм бүрэн бололцоотой байгаа. Тэгээд энэ тодорхойгүй байгаа зүйлүүд дээр за бусад тэр индикатор тэр суур төвшингийн үзүүлэлтүүд дээр бас танд дэлгэрэнгүй мэдээллийг бас танд бичгээр хүргүүлье. За Эрдэнэ сайхан дарга саяны агуулга дээр нэмэлт тайлбар. Эрдэнэ сайхан дарга хариулт өгөөрэй. За мантахын гишүүний асуултанд хариулъя. За сүүлийн 6-7 жилвэл жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд улсын төсвөөс нэгч төгрөг хуваарлаагүй. Тийм учраас эргэн төлөлт буюу одоо өмнө олгосон зээлийнхаа их усүрээс жилдээ нэг 30-аас 40 тэрбум төгрөг төвлөрүүлээд энийг үйл ажиллагаандаа болон зээл хэлбэрээр олгож явж байгаа. За жилдээ бол бид нар хуучин 2018-9 онтой харьцуулахад бол 70-80 тэрбум төгрөгийг нэг 200-аад аж ахуйн нэгжид өгдөг байсныг одоо бол 30-аас 40 тэрбум төгрөгийг бол 300-аар аж ахуйн нэгжид өгч байгаа. Өөрөөр хэлбэл жилдээ 300 гаруй аж ахуйн нэгжид 30-аас 40 тэрбум төгрөгийн зээл болгож байгаа. За энэ жилийн улсын төсөв дээр бол жижиг дундын агентлагаас 145 тэрбум төгрөгийн зээлийн их усүр 6.2 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны зардлыг бол За дөрөв номер гүцэж ярил. За ийм санал явуулсан. За эндээс бол одоо орж ирж байгаа мэдээллээр бол ерөөсөө эргэн төлөлтийн 45 тэрбум ал улсын төсвөөр оруулж байгаа юм байна. Дахиад энэ жил одоо улсын төсөв дээрээс нэгч төгрөгийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд зээл олох мөнгө тусгагдаагүй. 6.2 тэрбум үйл ажиллагааны зардлын 50% хасцсан. 3.1 тэрбум төгрөг. Тэгээ одоо ийм төсвөөр ийм л ажил эрхжил хийх наадах чи одоо нөгөө 145 тэрбумаараа төлөвлөгдсөн байх гэж бодож байна. Өргөн баригдсан нь бол мэдэхгүй байна. Манайхаас бол 145 гээд 2000 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зээл олгоно гэдэг ийм санал явсан. Тэр жижиг дунд үйлдвэрийн зээлийн найдваргүй зээл нь хэд байна? Хуулийн байгууллагаар шалгаж байгаа нь хэд байна? Тэрний тодорхой бичгээр хариулт өгөөрэй мандах гишүүнд.